Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний аяллаа болоо тавтай морил. Энэ удаагийнхаа аяллыг төрсөн өдрөөрөө хийсэн байгаа. Тийм учраас нэгэн онцгой зүйлийг хийхээр шийдсэн. Бүгдээрээ хамтдаа миний нэгэн өдрийн гайхалтай аяллаа бичлэгийг хүлээн авч үзээрэй. Хэрвээ танд миний аяллаа унлаг таалагдвал subscribe дараарай. Бас лайк, share хийхээ бүү мартаарай. Асуулт байвал дагуур коммент үлдээгээрэй. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, Shiva. No, too dear to you. Happy birthday to you. Today's her birthday. Happy birthday to you. Happy birthday to me. Happy birthday to you. Happy birthday to me. Аялал маань эхэллээ. Маска зүгээд гараа ариутгаад аялалдаа марш. Чонгрянгри буудлаас Даньян хүртэл галт тэргээр явсан байгаа. Нийтдээ цаг 20 минут явж утсан. Тасалбарын хувьд нэг хүний 18,300 вон болж байсан. Yay! Даньян дэрчлээ. Одоо Даньян Перомайл буюу шүүхрийн тосгон руу явцгаая. Би таксигаар 10 минут явсны дараа шүүхэрч байхтай уулзаад уулын орой руу портроор дэшээ гарсан байгаа. За ингээд Даньян Перомайл дэрчлээ. Бүгдээрээ татгшаа орж үзцгээе. Бидний ирсэн газарт энгийн нислэг 110,000 вон, экстрем нь 130,000 вон болж байсан. Нийтдээ 6-аас 10 минутын хооронд нисэн. Бас VIP нислэг гэж байсан. Энэ нь 20 минутын турш нисэх ба үүний хувьд 200,000 вон болж исэн. Хэрвээ урьдчилсан захиалга өгвөл илүү хямдар бас нисэх боломж байдгийн байна лээ. Жингийн хувьд 20-с 100 кг-ийн хооронд бол хэдэн ч насны хүн нисэх боломжтой. Шүхрээр нисхийн өмнө энэхүү аюулгүй ажиллагааны бичлэгийг үзэж зааварчилгаатай танилцах хэрэгтэй. За одоо эндээс өөртөө тохирох хувцсыг сонгож өмсөх болно. Шүхрээр нисэхдээ гар утсаа бидэд заавал авч явах шаардлагатай. Учир нь нислэг дуусны дараагаар видеог танд утас руу шууд дамжуулж өгөх учраас
Шүрнээсээ буугаад ирлээ. Яа тэр. Үнэхээр гоё байлаа. Одоо энэ хүмүүс яг бууж ирж байна. Тэр харагдаж байгаа. Дээрээс нисээд нисж ирээд тэгээд энэнгээр вау. Дээгүүр нисж байгаад яг энэ газарт. Газар дэх юм байна. Аа гоё шуушиг. Энэ хэсэг нь гайсан. Одоо энэ машинда суугаад дээшээ. Бид уулаасаа буугаад өдрийн хоолоо идэхээр Кимсү Кансан зоогийн газар руу орсон байгаа. 이거요 비빔밥 2개, 감자전 하나, 말지 10,000원짜리 하나? 네, 10,000원. Аюулгүй байдлын үүднээс энэ дугаар руу заавал залгаж ковидын бүртгэлээ илгэх ёстой. 시간이. Thank you, 언니. Санжиг баабрам. За бид нар хоолоо идчихлээ. Одоо Гусу Cave гээд нэгэн алтартай агуу руу явж байна. Очсон бүх газартаа бүртгэлээ хэлгээд гараа ариутгаад маска сайн зүгээд явбал ямар ч аюулгүй аялах боломжтой байгаа. Энэхүү газар нь 9-5 30-ийн хооронд үйл ажиллагаагаа явуулдаг учраас хэрвээ та бүхэн ирэхээр бол цаг заваа тохируулж ирээрэй. Үнийн дүнгийн хувьд том хүн 11,000, өсвөр насны хүүхэд 7,000, бага насны хүүхэд 5,000 воны тасалбар худалдаа авч урах боломжтой. Бидний ирсэн газар бол Госу агуу байгаа. Энэхүү агуу нь борооны ус газар доор нэвчин аажмаар хайлж буй шохон чулуунаас үүссэн шохон чулууны агуу юм. 1976 онд Солонгосын байгалийн дурсгалт газар болгон энэхүү газрыг хамгаалтанд авсан байдаг. Агуу нийт урт нь 1395 метр, үүнээс 940 метр замыг нээж илрүүлсэн бол үлдсэн хэсгийг хараахан нээж амжаагүй байгаа юм байна лээ. Энэхүү агуу нь нийтдээ 46 төрөл зүйлийн хорхоо шавж амьд биетний амьдрах орчин болдог байгаа. Агууын жилийн дундаж температур 15 градус Цельс байдаг бол чигшил 95% байдаг. Тийм учраас өвөлдөө дулаахан зундаас сэрүүхэн байдаг байна.
ингээд агуунаасаа гараад ирлээ. Энд байгаль үнэхээр сайхан байгааз. Бид нэр буцахдаа автобусаар явсан байгаа. Тасалбарын үн 14,500 вон болж исэн бол цагийн хувьд ойролцоогоор 3 цаг явж байж сүүгэл орсон байгаа. Миний нэг өдрийн гайхалтай аялал энэ хүрээд өндөрлөж байна. Хэрвээ танд миний аяллаа влог таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй. Бас subscribe дарахаа бүү мартаарай. Баярлалаа. Баяртай.